Энэ сайхан өглөө энд хорон зогссон Монгол Улсын боловсролын их сургуулийн болон бусад сургуулийн эрдэмтэн профессор багш нар хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдийн төлөөлөл за хамгийн гол нь Монгол Улсын боловсролын их сургуулийг сонгож багш болъё гэдэг эрхэм зорилгыг агуулж энэ шинээр илсэн болон суралцж байгаа нийт оюутнууд та бүхэндээ 2018-19 оны хичээлийн шинэ жилийн гал халуун баярын мэндийг хүргье. Жаран долоод хичээлийн жилдээ орж байгаа Монгол Улсын боловсролын их сургууль жилээс жилд өргөжин хөгжиж тэлсээр урагшилсаар байна. Энэ хичээлийн жилд Монгол Улсын боловсролын их сургуулийг сонгож яг өнөөдрийн байдлаар 3085 оюутан бакалаврын төвшөнд бүртгүүлж элсэн суралцгаар болсон байна. Мөн түүнчлэн гадаадаас 112 оюутан ингээд энэ жилийн хувьд бол бид нар 3200 шинэ элсэгчтэй энэ хичээлийн жилийг эхэлж байна. Тэгээ энэ бол бас баггүй тоо юм. Тийм учраас бас эрдэмтэн багш нар та нөхөддөө бас дахин баяр хүргэе гэж бодож байна. Тэгээд манай шинэ элсэгчдийн хувьд бол бас тэмдэглэж хэд хэдэн зүйл байгаа. За хамгийн нэгдүгээрт бол Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр өөрөөр хэлэх юм бол 650-аас дээш оноотой 300 хүүхэд байна. Энэ хүүхдүүд маань бол 70% тэтгэлэг авна. За түүнчлэн 750-аас дээш оноотой буюу засгийн газрын 100% тэтгэлэгт хамрагдахаар 60 оюутан элссэн байна. За Монгол Улсын боловсролын их сургуулийн эрэгтэй оюутны тэтгэлэгт 60 гаруй оюутан хамрагдсан байна. Ингээд нийтдээ 400 гаруй шилдэг тэргүүний өндөр оноотой оюутан бол Монгол Улсын боловсролын их сургуульд энэ жил элсжээ. Мөн түүнчлэн эдгээр оюутнуудаас гадна бас дундаж оноо энэ жилийн элсэлтийн дундаж оноо бол 588 байгааг бас та бүхэнд дуулахад бол их тааламжтай байна. Тэгэхээр өнгөрч байгаа 2017-18 оны хичээлийн жил бол Монгол Улсын боловсролын их сургуулийн хувьд бас манай багш нарын хувьд бидний хувьд нийт хамт олонны хувьд бол баггүй ололт амжилтын жил байсан. Тийм учраас би бас өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилтаас та бүхэндээ товчхон дурдъя гэж бодож байна. Энд би нэгдүгээрт бол юу хэлэх гэж байна вэ гэхээр Монгол Улсын боловсролын их сургууль анх удаа олон улсын буюу АСИН гэдэг олон улсын байгууллагын магадлан итгэмжлэлд 2 хөтөлбөрөөр нэг нь бол математикийн багш, за нөгөөх нь мэдээлэл зүйн багш гэсэн 2 хөтөлбөрийг анх удаа амжилттай магадлан итгэмжлүүлж гэршгээгээ авсан байна. За цаашдын бол Монгол Улсын боловсролын их сургууль байгууллагын хувьд 3 дахь удаагийн магадлан итгэмжлэлд орж мөн 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлийн гэрчтэйгээ сайдаас өнгөрсөн аваар гардаж авсан. За мөн түүнчлэн манай баг боловсролын хамт олон бол баг боловсролын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлуулсан ийм сайхан амжилттай байна. За түүнчлэн өнгөрсөн жилийн хувьд бол бид нар багшийн хөгжлийн дэмжигч жил болгож зарлж энэ хүрээнд бол баггүй ажлыг амжуулсан байгаа. Тэгээ энд бас ганц хоёр тоог та бүхэндээ хэлье гэж бодож байна. Өнгөрсөн хичээлийн жил бид нар багшийн хөгжлийн төвийг байгуулсан. За статистик тоогоор аваад үзэх юм бол өнөөдрийн байдлаар Монгол Улсын боловсролын их сургуульд 496 багш байгааг бас 51% нь бол эрдмийн цолтой болжээ. Эрдэмтэн багш нар өөрөөр хэлэх юм бол манай багш нарын олонх нь 50-д нэмэлт 51% нь бол эрдмийн зэрэг цолтой болсныг та бүхэнд дуулахад бас тааламжтай байна. Өнгөрсөн жил 100 гаруй багш нар гадаадад явж суралцсан байна. Гэх мэтлэн яриад бол олон зүйлийг тэмдэглэж хэлэхэд бол боломжтой байгаамаа. Тэгээ энэ хичээлийн жилийн онцлог юу вэ гэж. Тэгэхээр энэ хичээлийн жилийн гол онцлог бол манай боловсрол соёлын шинжилгээ спортын яамнаас бол суралцагч бүрийн сургалтын чанарыг дээшлүүлэх ийм зорилтыг тавиад ажиллаж байгаа. За энэ хүрээнд нь бол Монгол Улсын боловсролын их сургууль бас өөрийн онцлогтой зорилтыг энэ жилд төвшүүлэн тавьсан. Өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн жилийг бид нар багшийн хөгжлийн жил болгож зарласан бол энэ хичээлийн жилийг бид нар оюутан суралцагчдын дэмжих жил болгон зарлаж байгаа. Оюутны хөгжлийг дэмжих жил 18-19 оны хичээлийн жил бол. За энэ хүрээнд бид нар ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх гэж байна вэ гэхээр ойрын үед захиргааны зөвлөлийн хурлаараа оюутны хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж гаргана. За энэ дотор бол би заримнаас нь дурдъя гэж бодож байна. За хамгийн нэгдүгээрт бол бид нар оюутны байгууллага бэхжүүлнэ. Оюутны байгууллага оюутны холбоодод зарцуулдаг байсан төсвийг 2 дахин нэмнэ. За энэ бол нэгдүгээр асуудал. За цаашдах юм бол оюутанд үзүүлдэг тэтгэмжийг 30% нэмэгдүүлнэ. За мөн түүнчлэн гадагшаа зодогшоо оюутан солилцооны хэлбэрээр бол
ойролцоогоор 150 орчим оюутан суралцтыг бол гадаадд одоо харилцан солилцоогоор одоо аялуулъя гэж ингэж төлөвлөж байна. За мөн түүнчлэн оюутан залуустай зориулаад сургууль дээр жолооны курсыг шинээр нээж ажилуулна. За ингэснээрээ бол бид нар төгсөгч оюутнуудаа бас жолооч болгож бэлтгэж гаргана. За цаашлах юм бол 1-р курсын оюутнуудыг бүгдээрингийн үн төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамруулна. За цаашлах юм бол бид нар одоо Монгол Улсын боловсролын их сургуулийн хэд хэдэн чиглэлээр их наадмуудыг зохион байгуулна. За энд бол спортын их наадам байна, урлагийн их наадам байна. За эрдэм шинжилгээний одоо оюутнуудынхаа хурлыг хийн, эмгэтгэлийг гаргана. Гэх мэт ингээд яриад байгаа бол маш олон зүйл байгаа. Тийм учраас энэ жил бол одоо манай оюутан залуучуудын бас их сайхан хөгжлийн жил болно гэдэгт бол би эргэлзэхгүй байна. За ингээд бүгдээрэнд нь дахин хичээлийн шинжилгээний нээлтийн баярын мэнд хүргээд энэ хичээлийн жилдээ урд хичээлүүдээс илүү их урамтай, зоригтой, хөгжилтэй, илүү их сурлага хөдөлмөрийн амжилттай байх үл зүйтэй ерөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Баярлалаа.